Амархан сайн байцгаана уу? Монголчууд эртнээс нааш байгаль цаг уурын байдал, ан амьтан, жигүүртийн шувуу, адуу малынхаа явдлаар сарын мөчлөгийг баримжаал нэрлсэн орон нутгийн аж ахуйн цагалбар болон 12 жилээр тоолдог бэлгийн удирдлагын хойнолыг зохион хэрэглэсээр иржээ. Эртний монголчууд оны эхийг ангийн хувь түгээдэг цагаар тохиолдуулан ёслож, түүнээ хувь сар хэмээн нэрлэж байгаад цагаан эдээ дэлгэрсэн сайн цагийн бэлэгдэл болгон сүүн цагаан сар гэдэг болжээ. Ингэснээр эртний монгол сар, хувь сар, ужир сар, өвөлжин сар, өхөө сар, улир сар, сүүн сар гэх мэтчлэн нэрлэж байснаа хожим дорн дахны нийтлэг хойнолын 12 жилийн нэрээр нэрлэх болжээ. Цагаан сар бол хүйтний ам цаашаа, өхөр ам наашаа харж өрн хавартай золгосны баяр, сүү шим дэлгэрч аливаа сансан болгон ариун цагаанаар бүтгийн ерөөл оршсон баяр юм аа. Энэ баярт хэргүй сэтгэл ариун үйлсийг сүүн цагаан өнгөөр төлөөлүүлдэг ардын заншил батшин гэжээ. Тэгээд ч эртнээс цагаан сараар цагаан хувцас өмсөн цагаалга эдээ бэлтгэн цэнгэлдэг уламжлалтай болжээ. Цагаан сарын баярыг бас Чингис хаан 99 гүйдэн уйж саслаан сатсан цагаан сүргийн хормын өдөрч гэдэг. Монгол улсын тулгуур төрийг үндэслэх Чингис хаан эсхий туурхтны нэгтгээд хаврын өр ордог Өдзий учралт барас жил гарах цагаар 9 хөлт цагаан дугаан босгон их хурлдаа хуруулж хас төрийг нээснээр өвлийн наран буцсанаас хойш 15-ны сарын 2 дахь удагаан үзэгдэх хаврын ихэн бар сарыг оны тэргүүн цагаан сарын баяр болгожээ. Зарлигээр тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг 19 дугаар дэвтэр, ёслолын хууль дүрм 3 дугаар, ёслохын дэгээд шинэлэх цагаалах ёслыг явуулах нь Монгол орон Манжчин улсын ноёрхлоос ангижирч тусгаар тогтнолоо олоод 8 дугаар богж явсан Дамбухтыг хаан ширээн янзалж олноон өргөгдсөний Монгол улсыг байгуулахад зарилгаар тогтоосон Монгол улсын хуулиар цагаан сар нь төр шашны албан баяр болсон юм аа. Энэ баяраар нийслэл хааны ордонд төрийн тэргүүн улсын эзний амрыг ирэх ёслыг үйлддэг байлаа. Цагаан сараар бурхан шигмэнийг дахих их ёслол давхцдаг. Иймээс цагаан сарыг шашны баярч гэдэг. Өвлийн адаг сарын хуучаар бурхан дөргөх тахилаан шинэтгэн армнайлах номыг уншдаг. Өвлийн адаг сарын 29-нд бурханы шашны дошгон бурхад хангалуулд зориулсан номыг уншиж ертөнцийн амар амгаланг даатгана. Энэ үеэр сан бүжиглүүлдэг байжээ.
Эхүүний ороо бурхан сахиусанд шинээр үйлдсэн балин тахилаан өргөн. Энэ балинг шар тосоор зуулсан 10 ангуурлаар хийгээд ямааны түүхөө өхөр барьж уралсан гал цэцгийн дүрс үхий хэвгуулзаар чимж тавиад уг тахилаан 10 найлах номыг олон цан нэжигнүүдэн уншдаг. Шиний нэгний өглөө эрт орон хийдийн гол шүтээнд мандал өргөн шинэ жилд сайн сайхан байхыг бурхандаа даатхан залбирч ерөөлийн ном уншдаг. Ингээд хийдийн ламнаар оронгийн тэргүүн их ламдаан золгон шинэ жил эхэлдэг. Ордны уламжлалаар ингэж л шинэлж байлаа. Цагаан сар бол Монгол хүний хувьд шинэ жилийн баяр, хаврын баяр, нэг нас нэмсний 3 давхар баяр юм. 360 хоногт нэг тохиолдох их баяртаан бэлтгэхэд хүн бүхний хөөр бах болдог. Цагаан сараар боо үедээ махын шүүс, нарийн хоол, цагаан үедээ сай ундаан зэрэг олон зоогийг бэлтгэдэг. Боовны зүйл нь хэвийн боов, самнаа боов, дугуй боов гээд олон төрөл. Хэвийн боов нь идэд зооглох хүндэн сайн сайхныг бэлэгдсэн хээ уулзаар дүүрэн байдаг. Ихэвчлэн түмэн насан, өлзий утас, усан долгоо, зоос, цэцэг хээтэй байна. Боов хийхэд гуйлаан зурах, нухах, хэвлэх, чанах зэрэг нарийн журамтай. Боов чанахтаа гурилан могой хийж тосныхаа чанарыг шалгадаг. Ингэж могойн дүрс үйлдснээр тосныхаа хорыг авч боов идээгэн ариун цэвэр болгож байна гэж үздэг. Цагаан сарын нэгэн зоог нь шүүс юм. Хоол шүүс нь бүхэл мах, нарийн хоол, татас зэрэг олон янз. Нарийн хоолнд бууз, банш, хуушуур орно. Бууз гэхэд балин бууз, манхаган бууз, дагсан нуруу гэж чимхэлтээрээ ялгардаг. Энэхүү чимхэлт нь зооглож байгаа хүндээ эм тан, адис аршаан, өргөл тахил болж урт удаан жаргахыг ерөөсөн утгатай болно. Цагаан сар бол цэвэр ариуны бэлэгдэл учраас хот айл хүн бүгд цэвэрхэн байх ёстой гэж үздэг. Ийм болохоор хашаа хороогоон цэвэрлэж, гэрийнхэн тоосыг гүйж, хувц сунраан, гадаа салхинд сэргээж, ариулдаг заншилтай. Бас шин сараар унах морион барьж дэлийн застав. Шин сараар морион уралдуулж актныхаа хүчийг сорин бөхөн барилдуулж эр биеийнхээ бэрийг тэнцдэг. Хавтгыг эр хүний ёсны зүйсгэл гэж үздэг учраас айлын авгай нь нөхөртөө хавтга заавал урлаж бэлгэлдэг.
За одоо өмсөд үсттэй. Шин сараар шин дээлэн өмсдөг. Монголын заншлаар гоёлдоон хайр инэрлийг бэлгэдсэн алтын шаргал зүс, баяр ялгуухын утгатай улаан, цэвэр ариуны цогнсон цагаан өнгө, өн мөнхийн бэлэгдэл болсон хөх цэсвийн хувцас өмсдөг. Ардын заншлаар үндснийхэн хувцсыг төрийн 5 өмсгөл хэмээн хүндэтгэж, мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, хан төрийн хантааз, төшөх төрийн гутал гэж нэрлэдэг. Эдгээрээс дээлийг шишгийн сав гэж үзэн, баян өргөн явахын бэлэгдэл болгон нударгаан эргүүлдэг. Шин хувцас өмсөхөө, шин эмээл төхөөрөхөд мяладаг заншилтай. Шин дээл мялах ёсонд шин хувцас өмссөн эзэн эд идээгэн хүндэлж байгаагийн тэмдэг ажээ. Миний сайхан дулаахан дээлтэй болж тээ. За миний хөө урт настай, удаан жаргалтай, урд тормойгийн нунаг даах хишигдүгэ, хой тормойгийн хонь хорог хишигдүгэ. Эдэн хэврэг эзэн мөнх энэ жил дайлан бэрх жил жишдүү торог өмсөөрэй минийх. За. Монголын заншлаар ёслолын их зоогийн бүрэлдэхүүнд махын шүүс ордог. Махын шүүс нь зум, их бүхэл, бага бүхэл, хөл, хугас, мөч багтдаг. Махыг мөчлөж иргээд амт шимтийн тогтоон болгодог. Цагаан сарын ууцыг бэлтгэхдээ харын ширэмсийн тасалж хөндөд үзэмжийн хадгалан чандаг. Миний хөө цагаан сарын бэчүүлгний маха шүүс ята өрхийг зааж гиэ. За бүтэн хоньны шүүс зааг барьдаг ёстой. За тийм учраас энэ өвчүү бол амьд байгаа хонд бол дээш нь харж удаг учраас дээш нь харуулж тавьж байгаа юм. За энэ гургалдаагаар бол дотор махыг төлөөлүүлж тавьж байгаа. 5 цултай үед нь бол элэг өөр зүрхийг бол ясаар нь байрлсан газар нь байрлуулдаг ёстой юм аа. За энэ сээр хүчий бол энэ ууцны залгаа хой талдаа чэйжин талдаа байдаг учраас бол ингэж чэйжин талд нь сээр хүчнүүдийг ингэж байрлуулдаг. Энэ ууц бол энэ дээд талдаа амьд байхтан дээд талд нь байдаг учраас ингэж дээр нь байрлуулдаг. За энэ толгойг бол хамгийн сүүлд ингэж дээр нь байрлуулна. За энэ толгой дээр бол ингээд шар цагаан тусаар бол ингэж чимж чамралдаг ёстой. Ардын заншлаар идээ тавих нарийн дүрм жирамтай байдаг. Дээдийн хүндэлд нэг ширээнд 8-5-ыг засах өгөөд түүнээс 2 нь боов, 2 нь цагаан идээ ааруу, 2 нь татан бурам, 2 нь чавга зэрэг жимсний зүйл байдаг. Боовыг өргөхдөө 1-5-нд 30, 15, 12, 10, 8, 6 бов байх ба өрөх үеийн тоонд сондгой байдаг.
тавгаан цагаан итээгэр чимэн хамгийн дор нь ээзэг, дээр нь ааруул, түүний дээр бяслаг, хамгийн дээд талд нь өрөм тос тавих жишээтэй байна. Монголчууд эртнээс нааш шин сараар төл малдаа нэг нас нэмж шин төлөөн хүлээж явдаг боломжтой. Цагаан сараар тэнгэр газар хүм малгүй шин жилийн мөчлөгтэй тохиолдог хэмээн үздэгээс тэнгэр газартаа шиндэж байгаагийн тэмдэг болгон гэрийнхэн үүдэн дээр гурван мөс тавьдаг эртний заншил одоо хүртэл хадгалагдсаар явна. Цагаан сараар юм бүхний шинээр эхлэх ёстой гэдэг. Тэгээд айл өрх болгон гал голомтоон сэргээдэг. Гэрийн эзэн эзэгтэй хоёр гал голомтоон үүсгээд галаан хөгжих идээ тус архиан галдаан өргөдөг. Энэ нь шинэ ондоон тус айл мандан бадарч явах тухай гэсэн утгатай ажээ. Өвлийн сар дүүрч битүүрэх шөнө. Нэгэн жилийн мөчлөг дуусч хуучин оноон үдэх ёслолыг үлддэг. Битүүнд вивисэн идээд цагаагаар дайлахын хамтаа инээд хөөр үүсгэн наадан цэнгэлддэг. Монголчуудын хүндэт наадам нь шагаа наадам юм. Шагаагаар мориурлдуулж агтныхаа хордыг сорин алаг мэлхий өрж аз хямран шинждэг ажээ.
Мөн үлгэр хууч ярьж туйл хайлан орон дэлхий хүн олныг баясгадаг. Ер нь ардын туйлчид шинэ жилд зориулсан тусгай туйл хайлдаг нь сайн сайхан бүхнийг үгийн шидээр уран дуудаж байгаа багтаажээ. Монголчуудын нэг их баяр цэнгэл нь шатар юм. Шатар тавиж мэрэгэн ухаан оюун бэлгэн сордог. За тоглоом хайна болдог. Хожил тэнцүү бол хожил хоёр тийшээ. Манай тийшээ. Шиний нэгний өдөр хэн боловч бэлгэн бодон золох ёсыг гүйцэтгэнэ. Ганцаараа инжинд явж байсан ч гэсэн малгай биеийн дах гэж дээш мандахыг бэлэгдсэн малгай дэрэгдэх дэлхий газартайгаан золгодог. Инта мороно та. Дура. Амарчану. Тоо дэлгэцээр гэдээ. За. Амарвану. Амарвану. Тоо дэлгэцээр гэдээ. Амарвану, тэ ментуану. Аппаа таанчэрхтэй дэлгэцээр гэж яваараа. За. Орайлжэнөө та. Монгол хүн золгохдоо хүн амьтныг айлгах хортмуу юм биедэн үйл агуулan ариун цагаан сэтгэлээр ирлээ хэмээн алгаан тэнийлгээд таныг өргөн хүндлэн гэсний утгаар ахмадынхаа тухай дороос дэмжин золгодог. Золгохдоо бэлэгсэл барихнаас бий. Энд бяцхан хөвгүүнд сайн эр болохыг ерөн зодог бэлэглэж байна. Төлөг сүлтэй даагдалтантай веруу булчинтай энтэй тархан тавтай сайхан шинжлөө. Сайхан шинжлээ. Даагдалтантай веруу булчинтай төлөг сүлтэй тавтай сайхан шинжлөө. Сайхан шинжлээ. Баттуурын төлтэй савдуурын сүлтэй энтэй тархан хаварч байна оо. Сайхан хаварч байна. Тархан сайхан хаварч байна оо. Сайхан хаварч байна. Уян затгадан өнтөө сайхан орж таргам тавтай сайхан шинжилж байна уу. Сарчин таргамтай сайхан шинжилгээ. Сайхан шинжилгээ. Таргам тавтай сайхан шинжилгээ. Сайхан сайхан За шинжилгээ. нас өдөр хэдвэр 85 хүрлээ. Нас гэдгөрөө 57 хүрлээ. Тэр ч одоо манай энэ хөргөн нямдэрч том хүү энэ жил 7 настай сургууль зүүсэн бандин тэр шүү дээ. Тэрний доодох ч өнөө манай дүү даш нэмээ том охин сууж байна тэр. Тий. Тэр манай хэний буян заяаган банд байна. Хээр хөдөө хүн хартаа тохиолдвол зөрөх талынхаа дөрөг мултлан гараан зөрүү золгоно. Энэ бууж хүндэлсэнтэй жил болно. За малаан удууж яваач гэсэн ёсон улмартан золгоно. Ялангуяа шинийн хоёронд ямар нэгэн үйл ажлыг үйлдэж эхлэхийг чухалчилдаг. Ингэхэн тэр оныхон ажил хөдөлмөрөөн сайн сайхнаар үүсгэж байгаагийн бэлэгдэл болно. Цагаан сардаан багтаж ах トゥ удаан заавал очиж золгоно.
Тэрч байтгайд мордуус охиндоо хортоо бэлэгтэй очдог. Айд очих хүн бүсэн таксаатай хутгаан буулган гэрийн үүдэн дэрж татханд гараа хөргөн дотогшорж бараалах зөвшөөрөл ирдэг. Ийхүү 80 настай буурлаас ахуулаад 8 настай балчир хүртэл хэм бүгдээр уулзаж бэлэг дэмбэрэлтэй угаан хөөрнөлдөг. Энд 105 сүүдэр зэрэгцсэн буянтай буурал эмээгийн 84 настай хөвгүүн 66 настай охин ач хүчнэр нь хорон цуглараад насныхаа амгаланг айлтгаж байна. Энэ хүн бол Өвөр Хангай аймгийн Баян өндөр сумын ард 100 насыг наслан 6 дай таяг тулсан буянтны нэгэн билээ. Чра